За өдрийн мэнд төргий Индрагийн цай подкаст маань эхэлж байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх Эрдэмтэн Утганбаатар багш маань оролцож байна. За намайг соёл урлагийн сургууль соёл судлаачаар бакалаврын төвшөнд суралцж байхад багш байсан. За тэгээд ийм ховор Эрдэмтэн хүн оролцож байна. Сайхан амарч байна багшаа. Сайхан амарч байна уу. За. Би ч одоо тийм их эрдэмтэн хүн биш шүү өмнө. 80 хасаг тэрэг ном уншсан хүнийг дээр үед эрдэмтэй хүнийг тэгж хэлдэг. Хоёул түрүүнд ярьжсэн ш та тэр тухайга. Эрдэм ном үзсэн улсуудын дунд тийм сонин сайхан яриа байсан л да. Тэргөө одоо 80 хасаг тэрэг ном үзсэн гинлээ. Энэгөө тийм их ном үзсэн гинлээ гэж ярьдаг тийм яриа байсан. Тэгэхээр тэр нь бол одоогор бол тэр сүмхийдийн их номыг нэлээд үзсэн ч байдаг юм уу. Зөөр тээврээр ирсэн ном содрыг энэ тэнд явж нэлээд ном үзсэн их номч улсыг хэлдэг үг байжээ. Тэгэхээр бидний үеийнхэн бол одоо тийм их ном үзсэн хаавахад зүгээр нэг цөөхөн 8 хасаг тэр номны баримтыг задлаж гарчгийн үзсэн байж болох үстэй. Тэрнээс одоо тэр их ном үзсэн улсын хажууд бид бол юу ах вэ? Тийм л үг гэж ойлгох ёстой. Тэгэхээр нэг иймэрхүү ном судартай холбоотой сонин сайхан хууч яриа бол одоо мартагдах тийшэр болж байна л да. Тийм шүү дээ. Тийм. Уурч Монгол бичиг руугаа шилжих гэж байна. Тэг хос өчгтэн гэж явах гэж байна. Дүрийн албаны бүх бичиг баримтууд. Тэгээ яг тэрнтэй холбоотойгоор ер нь хизээнээс бичиг үсгийн соёл гэдгийг одоо авч үзэж болох юм бэ? Яг энэ дээр бол одоо хідэн бичиг үсгтэй байсан юм бэ? Тэгэхээр монголчуудад одоо шууд хамаарах 10 орчим 10 гарч цагаан толгой үсэг бичиг түүхэндээ бол ямар нэг хэмжээнд хэрэглэхийг оролцсон явдал байгаа. Монголын бичиг үсгийн бүр нэн эртний түүхийг ярих гэвэл бараг одоо энэ хадны сүг зураг тэр дээр байгаа тамга тэмдгээс ч эхэлж магадгүй. Түүнээс арай хажуу хүннүүгийн үед бол ямар нэг бичиг үсгтэй байсан шиг байна. Хятад сурвалж бичих хүннүүчүүд өөрийн гэсэн бичгтэй тэргээр юм хум тэмдэглэдэг нааш цааш нь одоо харилцдаг гэдэг юм уу. Иймэрхүү төлөв санаатай юм тэмдэглэгдээд хоцорсон байна. Зарим эрдэмтдийн таамгаар бол энэ өрүүн бичиг, орхон инсэ бичиг гэж яриад байдаг. Манай нутагт гол олон дурсгалнуудыг хөшөөж чулуундар болцсон бичсэн нэг зүйл бичих үсэг байгаа шүү дээ. Тэр бол тогтолцоотой цагаан толгой үсгтэй үсэг. Тэрийг одоо нүү хэрэгжилжсэн байхаа гэдэг ийм санал байна. Гэвч одоо нэг мөр тэр үсгээр хүннүү хэлээр тэмдэглэсэн ийм дурсгал гэж уншиж гаргасан батлсан нутгсан байхгүй. Тэр өрүүн үсгээр бол гол төлөв одоо босоо хөшөө чулуу бол Монгол нутагт л хэдэн арга байгаа. Өөр хатанд бичсэнч байна. Тэгэхээр тэр дотор бол Монгол үг цөөн боловч тэмдэглэгдэж байгаа. Ялангуяа Монгол төрөв дундын үг бол нэлээд тэмдэглэгдсэн байна. Тэгээд тэрийг дийлэнх нь бол төрөг уугаараа тэмдэглэсэн гэж эрдэмтэд уншсан, үзсэн, тайлсан талтай ба. Төрөг уугарын дараагаар бол Кидан улс бол их баг 2 бичиг зохиож хэрэгжилж ирсэн. Тэр бол нэг 1000 гаруй жилийн өмнөх дурсгалууд бол төлөв. Тэгээд тэрний бас одоо олон газрын эрдэмтэд удаан жил судалж байгаа боловч бүр 100% уншиж тайлж учрыг нь олоогүй байна. Иймэрхүү маягийн бичих үсэг бол одоо энэ тэнд байдаг л байна. Тэгээд манай Монголын лавтай хэрэглэж мянгад жилийн дурсгал дагуулсан бичих үсэг бол 10-аад бичих үсэг байна. Энэ дотроос хамгийн удаан жил хэрэглэсэн одоо хэрэглээд явж байгаа Монгол бичиг байна л да. Монгол бичиг бол 1200 оны эхнээс дурсгал нь мэдэгдэж байгаа. Одоо ингээ 21-р зуун гэхэд 1000 жилийн түүхтэй бичиг гэж хэлж болно. Тэгээд 1200 оны дундаас хойш бол Монгол бичгээр бичсэн дурсгалууд цаасан дээр үлдчих хоцорсон мэрсэр байна. Таны цуглуулганд байх ёстой. Миний цуглуулганд бол тийм маш эртний гайхамшигтай дурсгал байхгүй дээ. Миний
цуглуулга битгий хэл манай улсын нийт ном судрын дунд ч гэсэн их эртний бичгийн дурсгал их олж штэ. Яг нь дөрвөлжин үсэгтээ цаасан мөнгөний тасархаа надад бий. Тэр бол одоо миний хувийн цуглуулгын нэлээд эртний цаасан дурсгал болох хаа. Тэр ч одоо нэг 7-8 жил тий. Тэгээ ер нь Монголын эртний ном судар бол одоо хамгийн наадах нь гэхэд нуус товчоо заавал Монгол бичгээр 1220-40 оны хооронд бичигдэж хуулагдаж байсан байх ёстой. Монгол хэлээр бичсэн Монголын түүхийн чухал сурвалж бичих учраас тэгэхээр тэр ганц тийм ном том уран зохиолын түүхийн гайхамшигтай ном байх ёстой гэдэг чинь хажуугаар нь зөндөө олон зохиол байсан гэсэн үг шүү дээ. Бидэнд одоо тэгээд түүхийн цаг үеийн нөхцөл байдлаас болоод уламжлсан юм л байхгүй болохоос 1200 оны эцсээс хойш бол манай Монгол ном судар залгаад үлдээд байна. 1200 оны сүүл болж ирэхэд бол Монгол бичгээс Монголын дөрвөлж үсгийн дурсгалууд гараад ирдэг. Тэгвэл тэр Шунхлын хаан дөрвөлж үсгийг зохиолгоод тэр өөрийнхөө эзэмшлийн том улс даяар хэрэглүүлж олон хэлтгүүдийг нэг үсгээр явуулах ийм ажил хийсэн болохоор дөрвөлж үсэг бол тэр үед идэвхтэй нэг 100 жил хэрэгсэн. Тэгэхээр тэргүй чинь зөндөө ном судлаа өшөө дурсгал байдаг. Тэрнээс хойно бол Монгол бичгээ засан сайжруулах тэгээ гадаад олон хэлийг тэмдэглэх галиг үсэг энтергээд тусгай Монгол бичгийн нэмэлт цагаан толгой зохиож хэрэгжиж байсан явдал байна. Тэр бол энэ төвдийн үгийг нарийн сайн тэмдэглэх зорилготой тийм үсэг байдаг. Тэрнээс хэдэн жилийн дараагаар бол одоо Ордын заяанд доктор Гундлан намхай жамцын зохиосон тод үсэг нэг Монгол бичгийг засан сайжруулсан их шиг тус бүрийг ялгаатай болгосон уртыг шиг тэмдэглэдэг тусгай үсэгтэй ийм үсэг зохиогдсон. Тэр үсгээрээ бол заяандд болоод шавнар нь олон ном судар орчуулж гол төлөв бичиж хуулсан цөөн ном модон бараар хэвлсэн байдаг. За түүний дараа бараг нэг үед манай Харах Монголын анх дугаар өндөргийн зануудсар бол хоёр чухал үсэг зохиос. Нэг нь бол одоо бидний мэддэг алдартай энэ соён үсэг. Соён үсгийн цагаан толгой бол нэлээд олон үсэгтэй Монголынхон дэвсгэр үсгийг багтаасан. Тэгээ урт өгний бишгийг ялгамжтай тэмдэглэж чадах тэр хэрэггүй одоо энэ төвдийн маш олон янзын үсэг давхар дан дууддаг үсгийг бүгдийг тэмдэглэж чаддаг маш уран гоё төгөлдөр сайхан бичгийг зохиосон. Тэрнийхээ хавсрах тийм хэвтэй хэлбэрээр бичдэг дөрвөлж үсэг бас зохиосон. Дорн дахинд бол тийм зарим цагаан толгоонууд хоёр хэлбэртэй, гурван хэлбэртэй байдаг юм л да. Бохондоо тэр ланз үсгийн хурдан бичлэг нь бард үсэг гэдээ байдаг жишээтэй. Төвдийн сав үсгийн хурдан бичлэг нь хэвтэй усаа шар гэж үсэг байдаг. Тэрэн шиг соён үсгийн хурдан бич хэлбэр болсон тэр хэвтэй дөрвөлж үсэг нь бол бие даасан цагаан толгой шиг төрсөн их өөр. Энэ төвдийн хурдан бичлэгүүд бол үндсэн үсгээ жаахан хөөргөд хэрэгэлдэг бол соёнбын тэр хурдан бичдэг үсэг нь бие даасан тэсээ өөр хэлбэртэй учраас хоёр үсэг болсон. Талтай юм аа. Иймэрхүү соён бичиг үсгүүд бол зөндөө зохиож оролддог эрдэмтэй бичгийн хүмүүс Монголд байсан шүү. Тэгээд зарим жижиг соён үсгүүд бол тэр болгон хэрэгж олонний хүртэл болж чадаагүй. Тэгээд тэр зохиогчийн болоо шавнырийн хэмжээнд байж байгаа үлдэх явдалч нэг хоёр үсгэн дээр гарсан шүү. Тэрнээс тодруулбал ямар үсэг? тэр одоо нэг тийм угуулзсан энэ төв
үсгээс санаа аваад тэр соён мэнтрээс санаа авсан, дугуйсан. За тэгээд тусгай үсэг гэж хэлэхээсээ илүү бас заримуд нь бол их мөл хэлбэрч гэж хэлмээр ийм оролдлогууд байна. Тэгээд зүгээр тэрнээс арай нэр гарсан хажуугийн нэг том оролдлого бол энэ Бурятын Афган Ларам гэж эрдэмтний хүн байсан. Тэр хүний зохиосон нэг монгол бичгээ сайжруулсан нэг үсэг нэг үсгийг тэмдэглэдэг үсэг гарсан. Тэрнийг бол одоо энэ монгол хэл бичих судлаач нар Вагендрын үсэг гэж зохиогчийн нэрээр нэрлсэн нэг зүйл монгол бичих байгаа. Тэгээд тэр бол бас их газар аваагүй уг нь Бурят монгол хэл тэгээд орос хэлийг тэмдэглэхэд бас нэлээд аятайхан үсэг зохиосон. Тэгээд нэг цөөн жижиг ном бичих, дарамлах бас тоглон үсэг цутгаад битрүүрэгт хэдэн хөрхөн дэвтэр цөөн ном хэвлсэн жишээтэй юм. Тэгээд 20 дугаар зуун ихээр хийсэн ажил даа тэр чинь бараг. Тэрний дараахнаас бол бүх монголчууд бол одоо латин кирилл рүү шилжсэн гэж болно доо. Харин өвөр монгол бол монгол бичгээ аваад үлдсэн одоо явж байгаа. Шинжаан уурын ордууд тод үсгээ нэлээд хэрэгжилж байсан одоо монгол бичгт шилжсэн байгаа. Ийм төлөвтэй Монголын бичиг үсгийн түүхэн төлөвийг бол дурдж ярьж болно. Юу одоо ашиглагдахгүй хэрэглэгдэхгүй болсон шалтгаан нь ер нь юу байх вэ бичиг үсэг? Тэр бичиг үсэг бол их олон шалтгаантай байдаг шүү нэ. Зүгээр тийм хов авьяаст бэлэгтэй бичиг номын усуд бол өөрийн орлогоор зохиох нэг яс байна. Тэр бол солигдоод хүчтэй том хөдөлгөөн ороод ирэхээр хаад ноёд зарлиг гаргаад зохиолдог тийм яс байна. Олон шалтгаан баг шүү. Эсвэл шашин соёлын одоо хүчтэй дэлгэр нөлөөлдөг ийм одоо янз бүрийн шалтгаан байдаг шүү нэ. Тэгэхээр дөрвжин үсэг бол Монголын дөрвж үсэг тэр монгол бичгшгээ дээрээс доошоо бичдэг Хөвлөө хааны дөрвж үсэг бол тэр Хөвлөө хаан олон хэл соёлтой бичиг үсэгтэй том гүрэн байгуулад тэдний дунд үйлчлэх зорилготой үсэг гаргасан. Тэгээ бас магадгүй тэр холын хараатай мэрэгэн бодлоготой үг дээцтэйгээ зөвлөөд тэг монгол бичиг монгол хэл соёлоо цөөхөн хүн ардаа хамгаалж үлдэхийн тулд тусгай үсэг зохиолгосон ч байж магадгүй. Тэгээд тэр дөрвөлжин үсгээр бол монголч бичнэ, хятадч бичнэ, төвдч бичнэ, баруун талын араб перс соёлтонгуудч бичнэ гэж ингэж тооцоосон шиг байж магадгүй. Тиймэрхүү одоо янз бүрийн шалтгаанаас болоод үсэг бичиг бол зохиогдож хэрэглэгдэж эхэлдэг. Зарим нь бол зүгээр тийм хувь бичгийн хүний сонирхлын төдий болохоор газар авахгүй тэр нэг өөрийнхөө хэмжээнд зөөхөн юм тэмдэглэдэг юм уу шавнэр нь орж байгаа дарахчдаг юм. Бас зарим бичиг бол тэгээ тэр бий болгосон түүхэн нөхцлөөс болоод бас бүдгэрэх явдал байна. Соён бүсгийг бол Вандергагийн тэр ганжуур данжуур орчуулах ер нь шашин соёлын эрдэм ухааныг авахта өөрийн гэсэн үсгээр аавна гэж соён бүсгийг зохиосон шүү. Тэгээд тэр соён бор бол энтхэг төв сайн тэмдэглэдэг тэр бурхны одоо тарины хөрөнгө савн үсэг гэж байдаг. Тэр болгоныг их нягт нямба тэмдэглэх тэр талаасаа бол одоо төвдийн үсэг монгол бичгээс ч илүү төгөлдөр сайн тэмдэглэдэг тийм үсгийг зохиож хэрэглэсэн шүү. Тэр үед бол бас дайн самуунаас болоод тэр их ганжуур данжуурыг одоо тэр үсгээр хөвлөж барлаж гаргах орчуулах ажлыг цэгцлэх юм гэнтний санаа тааллаар явж өгөөг. Тэгээд үлдсэн байх жишээтэй. Ийм одоо түүхэн нөхцөл байдал бас бичиг үсгийн хөв заяанд нөлөөлдөг учир байна. Тэгээд хондоо манайх бол шинэ үсгийг бол авч хэрэглэх үед манай дамжсар мөхшөл латин үсэг авах гэж нэлээд чармааж үзсэн шүү дээ. Ягаад гэвэл латин үсэг нь бол монгол хэлэндээ илүү
тохирно гэж үзэж байсан. Хов хүнийхээ эрдэмтэн хүнийхээ. Гэтэл одоо тэр засгаас бол заавал Кирилловскийг аваад хүчээр хийлгээд явуулсан байх жишээтэй. Ийм одоо түүхэн цаг үеийн нөлөө бол бичиг үсэг болгон дээр баг татагддаг байж магадгүй. Тэр ордын тод үсэг бол овоо газар авсан нь бол тэр Зүүн гарын хаан тулс гэдэг чинь бас тухайн үедээ хүчтэй том улс байсан шүү. Төв Азад бол нөлөөтэй. Тэр үед бол тэрний дараахан ч гэсэн тэр эрчимээ алдахгүй явсаар хагаад одоо бол бараг хэрэглэхээ болж байна шүү дээ. Тод үсгийн хувьд зүгээр эрдэм шинжилгээний улсууд хэрэглэхээс биш энгийн улсууд бол одоо хэрэглэхээ бараг байж хала. Тэр Шинжаан угар манай одоо баруун нутгаар цөөхөн уламжлалаараа мэддэг, уншдаг, бичдэг өвчүүд байна уу гэхээс биш. Монгол улсын хэмжээнд тод бараг хэрэглэхээ байсан гэж хэлж болно. Шинжаанд бол яг арай саяхан болтол хэрэгжилж байсан болохоор тэр элийн голын дагуу ойрт хүмүүс бол жаахан хэрэгжилж байгаа. Тийм байна. Би бодох нь энэ бичиг соёл өсөг бас устгахт нь энэ соёлын одоо суурин амьдралтай хэв маяг байдаг юм уу эсвэл нүүдэлж байдаг ард түмний хэв маяг байдаг. Тэрнээс үүдээд бичиг үсгэн жоохон түгээн дэлгэрэгч байдаг юм уу? Тэрэн дээр устгах аюул байдаг юм болов уу гэж харж байсан байхгүй юу? Бас тийм юм байж болно. Тэр ардын аж амьдрал, сууршмал нүүдлийн байдал нөлөөлж магадгүй. Ялангуяа тэр төр улс солигдох дайнд ажин болох ийм үед бол бичиг үсэгт зайлшгүй нөлөө үзүүлдэг тал байх шиг байна. Энэ түүхэн байдлыг ажиглахад тийм юм уу гэж хэлж болох бахаа гэрлээ. Одоо Монгол ичгт руугаа шилжих хичээн би бас холбогдох мэрэгжлийн эрдэмтэн судлаачтай уулзаж үзэхэд бол яг одоо нөгөө баримт бичгийн хувьд шууд одоо кириллээсээ уйгурчнаасаа кирилл рүү хөрвүүлэх энэ одоо үйл явц нь одоохондоо боломжгүй гэж харж байна. Таны хувьд юу гэж харж байгаа вэ? Сүүлийн үед яг Монгол бичгийг одоо манай залуучууд сурч эхэлж байгаа сайн талтай боловч эзний ёсоор гүн гүнзгий сурах талаар бол сулхан л байх шүү шууд хэлэхэд. Яг уншиж ойр зуур мэддэг болсон сайн талтай. Гэтэ Монгол бичиг бол бас өөрийн болгож бичих зохиох хэмжээнд сурахад тийм ч амархан бас бичиг биш л дээ. Монгол бичиг кирилл бичиг хоёрт бол аль алинд нь сайн талж байгаа дутагдaltaй талж байгаа. Тэгээ монгол бичиг бол тэр язгуураа бол хүн болгон цээжилж бичдэг хамгийн том бэрхшээл нь тийм. Тэрнээс дөрвөн нууц ихтэй цомхон сайн. Монгол үгийн гарлаа барьж өгөх тэр сайн талтай. Тийм талаасаа бол сайн. Гэвч одоо энэ орчин үеийн цахим техникийн компьютер захимлуулалт оруулахад бол бас яхан бэрхшээл байна. Энэ монгол бичиг бол нөгөө нэг зураас тэмдэгээр олон үсгийг тэмдэглэсэн эртний бичиг болохоор бичгийн машин хийхэд бол хамгийн амархан бичиг, компьютерт оруулахад бол хамгийн төвөгтэй бичиг үйж магадгүй болоод ийм учраас тэр компьютерийн үсэг цэг тэмдэг үрийн цаана нэг тусгай тоог авч энэ олон улсын кодод байрлуулдаг журамтай юм байна л да. Тэрийг нарийн сайн зохицлохгүй яваад л байх шиг байна. Хагас дотор орж наруулж ийн гэж ярьдаг. Тэр сайн болоод бичиж байгаа хүмүүс нь журамтай зөв даруулгыг дарж үсэг болгоныг зөв зохих юм бол тэр хөрвөх програмнууд сайн ажилдаг шиг болтой. Гэтэл тэр нь сайн шийдэгдээгүй болохоор хэдий сайн програм бичсэн ч гэсэн тэр бичсэн хувь хүмүүсийн дотор тараасан хэмжээнд л хөрвөхөөс биш нийт олон түмэнд хөрвөж өгөхгүй ийм гэм байдаг шиг байна. Энэ бол тэр дэлхийн бичиг үсгийг кодчилж оруулсан том юмд хамаарагдаад тэрнийг нь тэр том зураг бичгийг дэмждэг олон
байгууллага компани гэдэг юм уу одоо фүүс тэднийг дэмжиж тэгсний дараагаар энэ ажил цэгцэрэх төлөвтэй. Тэгэхгүй бол одоо манай латин кириллисгээр бичсэн материал шиг одоо бид бол монгол бичгийг тийм дурын хүн биеиндээ явуулсан захидлыг ч одоо уншиж чадахгүй хэмжээнд зогсож байна шүү дээ. Тэгээ ямар ч хайлтын систем байхгүй болоод байна. Ингэхээр чинь бол энэ орчин үед бол дандаа зураг хэлбэрээр харилцана гэдэг чинь их бэрхшээлтэй юм болоод байна. Энэ одоо энэ 25 онд хос бичиг хэрэглэнэ гэдэг чинь одоо 2 сарын ганцхан сарын зай болоод байдаг. Гэтэл энэ чинь тийм бэрхшээлийн нэг мөр шийдвэрлээгүй бол маш хэцүү. Ягаад гэвэл хүн болгон бичээд сураад дамжууллаач гэсэн тэр нөгөө компьютер чинь зөв хүлээж авч чадахгүй хэмжээнд байвал энэ чинь жаахан хэцүү. Зүгээр ойр зургийн шинэ үсгээ дагалдсан програмаар бол хөрвөж уншдаг, биеэрүүг нь болгодог юм байх шиг л. Гэхдээ тэр 100% алдаа мадаггүй шийдвэрлсэн гэж хэлэх арай болоогүй шиг байна. 2 жилийн Манзана азрын үсэд үзэсгэлэн гаргасан өөрийнхөө цуглуулгаар зөвхөн бичиг үсэг гэлгүй бас эд хэрэгсэлтэй холбоотой, эдүүлгийн соёлтой холбоотой үзэсгэлэн гарсан тийм ээ. Тэгэхээр хоёулын талаар бас яагаад эдүүлгийн тэр цаас тэр эснүүдийн цуглуулдаг болчихвоо бичиг хэрэгтэй холбоотой зүйлүүд. За яг үгүй энэ бол Хувь хүний зүйл үү? Хувь хүний сонирхол ажил гэдэг юм уу да. Жаахан дэлгэрүүлээд хэлбэл би бол энэ шинэ үсгээр сурсан хүмүүсээс монгол бичиг заах Монгол улсын албан ёсны анхны багш хүн байгаа юм. Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Ягаад гэвэл тэр манай ангийн дээдэлд Чомогийн ангийн доотолд бид тэрийн дунд нэг анги байсан. Тэр анги дээр эхлээд монгол бичгийн сонгон гэж Монгол улсын их сургуульд нээсэн. Тэндээс эхлээд монгол хэлний ангиас цөөхөн хүүхдийг сонгомноор арай гүнзгийрүүл сургадаг болсон юм. Тэгэхээр тэр манай дээд ангид сэдв хүүхэд үзсэн тэднэрээс бол их сургууль монгол бичгийн багш авч үлдээгүй. Намайг бол яг их сургуульда албан ёсоор хуучин монгол бичиг заах анхны багш болгож авсан. Энэ хэдэн он бэ? Энэ бол 78 он. Бид бол 75 оноос эхлээд тэр сонгон суралцахаар үзсэн гэсэн үг. Тэгээд бидний зааж исэн багш нар бол бүр багаасаа Монгол улс монгол бичгийг хэрэгжиж байхад сурсан хүмүүс байсан. Ялангуяа манай монгол бичгийн багш. Тэгээд тэр өвгөн багш нар тэр намайг одоо багш болгохын тулд их сайн бэлдсэн. Би л муу хичээсэн байж магадгүй. Тэрнээс багшд бол одоо ямар ч дутагдaltaгүй гэж хэлж болно. Бүх талаар одоо надад сайн тайлбарлаж зааж хийж өгсөн. Тэгвч би бол одоо нөгөө багшගේ хуучин байдлыг мэдэхгүй үзээгүй. Яг одоогийн шиг баг юм компьютероос бусдын шинэ нөхцөл шилжсэн үеийн хүн болохоор тэр хуучин юугаар яаж биччихсэн, яаж барлаж хөвж исэн гэдгийг чинь багшаар хэлүүлэхээс гадна өөрөө биетэй бодтойгоор нь үзээд бараг жаахан туршиж оролдож үзэхгүй юм бол эзний ёсоор тэрийг чинь мэдэхгүй заахад төвхтэй байдал тулгамаар санагдаад тэгээ би багсаг юм цуглуулж оролдож үзсэн байхгүй юу. Тэгэхээр одоо барж хатгаж үзэж байлаа, дарж үзэж байлаа. Тулс үзгээр биеэр багсаг бичиж оролдож байлаа. Тэгээд оролдоод байхаар чи их хүч жаахан багсаг нь мэдж авсан. Тэгээд нөгөө эргээд харахаар тэр цуглуулсан юм маань бас янз бүрийн юмнууд цуглаад тэгээд зарим нь багш нарын ярьж байсан юмнууд дутагдаад тэгээд харин за энэ ч бас нэг хэдэн тоонд ер нь тийм төрөлжсөн цуглуулга болгоул зүгээр юм гэж эрхвш боджээ. Тэгээд жаахан баяжуулж цаглуусаар агаад одоо бол харьцангуй гайгүй ер нь тэр
Монгол бичиг үсэг эдэлгийн зүйл ном судар бүтээдэг тэнд хэрэгэлдэг юмны овоо тийм төрөлцсөн цуглуулгатай болсон байхгүй. Тэгээд одоо 90 онд ч би анх тийм бичиг үсгийн үзэсгэлэн гаргаж явсан. Тэр үед бараг тийм төрөлцсөн үзэсгэлэн хуучин гаргадаг байсан цаг. Зүгээр нэг ил захил марк тийм мөнгө зоос тийм юм бол гаргаж байсан баг. Тэрнээс биш тийм уран зураг энэ төр бол тэр олон улсын жишгээр гарч байсан баг. Тийм үзэсгэлэнгүүд гардаг байсан. Тэрнээс юм хувийн цуглуулгын төрөлцсөн үзэсгэлэн баг гардаг байсан үед би анх гаргаж байсан. Тэгээд тэрий чинь одоо арай залуу байхад бол бас энэ тэнд тавиач ихтэн тавьчихдаг байсан. Одоо бол жаахан нас ахаад залхуураад гэдэг юм уу. Хаяа нэг яг хэрэгтэй үед үзүүлмээр хурал зөвлөгөөний үеэр ч юм уу тийм үзэсгэлэн гаргаж тэр үед ч бол Монгол Эрдэнэтний их хурал болох үеэр тавьсан байхгүй да. Төслийн музейд. Тэгээд тэр нь би бас уг нь бол энэ төслийн музей чи 2 3 удаа уран зургийн галерейд 2 3 удаа түүхийн музейгээр тэгээд энэ үзэсгэлэн жимнэлийн газар өвчтөд хорооны тэгээд төрийн түүхийн музейн тэр чинь боломжийнхаа хэрэг нэг хоёрт нь 2 гуравт нь 3 том жижиг хэмжээгээр гаргаж ил байсан. Гэтэ сүүлийн жилүүдэд бол гаргах нэр нь цорой л байгаа. Тэр нь одоо миний нас ихж байгаа залхуу хоёроос нь шалтгаалж байгаа. Бид Монгол улс эдүлгийн яг энэ бичиг үсгээ илэрхийлэг, бичиг үсгийн соёлтой босон гэдэг илэрхийлэг эдүлгийн таны одоо харж байгаагаар хамгийн эртний үйл аль үеийг авч үзэх үү? Бас хүнүүгээс эхлэх үгүй юу? Магадгүй шүү. Тэр энэ археологийн матлагын тэрс үзэх чинь нэлийн эртний бичгийн хэрэгслэн тэр бас гарсан юм билээ манайхаас. Тэгэхээр тэдний чинь бол хүнээс өнөөгийн ихсэн байж магадгүй. За татал чулуун халзаг гэхэд бол чинь чулуун маш эртний юм ба штэ. Тэгэхээр монголчууд бол зарим нь бол тэр чулуу бараг засахгүй багсаа тэр хэвээрнгийн ашигладаг энэ тэр байсан ч байж магадгүй шүү. Тэгэхээр чинь тэр эдүлгийн бичгийн дурсгал чинь бас зарим нь нэлээд эртний хүрэл мөрөл хуучин цутгуур мутгуур байдаг. Тэгэл бүр саяхны одоо хөмөл шахуу тийм юмнууч байна. Тэгэхээр үе үед л хамаардаг баг. Гэхдээ дийлэн холонх нь миний цуглуулгынх бол хажуугийн хэдэн зуун жилд л хамаарна л да. Тэгэхээр цөөн бүр юм бас хуучин юм байж магадгүй. Болон таны цуглуулгын хамгийн эртнийх гэвэл 1200. Тэр 1200 оны сүүлээр 1300 оны ихээр хийгдсэн байж магадгүй нэг ганц нэг юм. Тэгээд дийлэн колонх нь бол ерөөсөө сүүлийн 200-300 жил сайндээ 400-500 жил л хамаарна. Зарим нэг ном бичмлүүд энэ төр бол бас жаахан эртний байж магадгүй. Гэхдээ бүр тийм 1200-300 оны юм гэхээр юм бараг байхгүй байна. Тэрнээс хойшоох юм. Би бас нэг юм одоо ингээл биднээс дээшээ үед юм 90 оноос хойш хүмүүс их ярьдаг штэ. Монгол бичгийг биднээр ингээд тоглоо хийчихсэн. Нэгдүгээр ангиас заримд нь кирилл, заримд нь монгол бичгээр хичээлээ орсон, цагаанлгаа гоодсон. Тэрнээсээ шалтгаалаад алдаатай бичдэг гэд. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо өнөөдөр салбар шинжилгээ ухаан төрийн байгууллагуудад байдаг юм уу? Өдөр тутамдаа соёл урлаг, улс төрийн энэ үг хэллгүүдийг ууржин монгол бичгээр хөрвүүлэхэд сэтгэлгээний хувьд гэдэг юм уу, ахуй хувьд зөрчилдөх эсвэл эсэргээрээ бүх боломжтой штэ гэсэн талаас тайлтлаас нь харж байгаа. Уран зохиол, түүх, хэл бичгийн юм уу, хууль зүйлийн юм бичихэд бол монгол бичиг асуудалгүй л дээ. Энэ техник, хим, физикийн юм бичих. Тэгээд гадаад олон үг гадаад улсын нэр, хот болгосон нэр бичээд ирэхээр бол нэлээд төвхтэй толгорын шүү. Ижил үсэг олонтой юм чинь. Нэмэлт гадаад хэлэнд хэрэгэлдэг өсгөч байна л да.
Гэхдээ л эвшиг дээгүүлэгч маш сайн ялгаж олон нэмэлт үсэгт жиглэж хэрэглэхгүй бол энэ гадаад олон хэлийг тэмдэглэхэд маш төвөгтэй шүү. Шинэ үсэг бол харьцангуй олон үсэгтэй учраас гайгүй болоод байгаа байхгүй. Латин үсэг бол цөөхөн мөртлөөсөө тэр чинь нийлэмж гаргаач болсон энэ дэлхийн олон үсгийг бичээд ээж болддог үсэг. Тэгэхээр монгол үсэг бол тэр галиг үсэг шиг нэмэлт үсэг хийж бичихгүй бол тэр монгол үг шигээ бичиж явахд хэцүү. Ийм асуудал байна. Тэгээд 90-ад оны үед бол манайхан одоо дэндүү довтлогсон, боловсон хүчин, техник, хэвлэлийн боломжоо тооцоолоогүй. Тэгээд алдаа гаргасан гэж би боддог. Тэр багшлах боловсон хүчин дутмаг, сайн нарийн мэддэг улс дутмаг. Ийм цагт тэгээд улс даяар хэрэглэн одоохон шилжингээд том тушаал гаргачаад тэрнийхээ аманд хүрэхгүй. Тэгээд баг сургуулийг 2-3 жил хичээлүүлээ зогсооцсон. Тэр болзоогүй учраас зогсоосон хэрэг. Ийм болохоор чинь ард түмэн бас за энэ худлаа юм байна гэд сорхоо хойш тавьсан ийм энэ алдаанууд гарсан байгаа л да. Энийг бол одоо нэг үг л хэлэх хэрэгтэй. Зөв би бол хувьдаа монголчуудаа монгол бичгээ сайн сургахын тулд 90-ад оны үед одоо монгол бичгийг эрчимтэй сайн сур. Тэгээ бэлтгэл хансан ойрын үед одоо улсын бичиг зарлана гэж хэлье гэдэг ийм саналыг гаргаж ирсэн. Одоо чадхаар нь чомо мама мэтэ юмнуудаа хэлнэ шүү дээ. Би ч нэг үе юм чинь. Тэгээд тэд нар ч юм уу шинэ үсгийг ингээд овтлоод хийцсэн юм чинь болохгүй яа гэм гэдээсэн. Тэр чинь болохгүй гэж яаж болдгийг одоо аймаг хотууд руу баг дунд ангийн багш нарын семинар удирдах гээд 10-20 багш гаргах гэж чинь залуу үед мэддэг заадаг багш олдохгүйсэн цагш. Тэр үед чинь гант тухт чомо бид гурвал байсан. Тэгээд бид гурав эртээ сайн дэвш тэр чинь хүрээлэн байгуулга эртээ сургуульд яг мэрэгжлийн хичээл болгож зааж явсан 3 залуу байсан байхгүй тэр үед. Гант тухтгол багшин дээд дээр чомо тэр их сургууль дээр тэгээд гантой тэр бол тэр үед хэл зохиолын хүрээлэн дээр ажиллаж исэн. Ийм улсууд цөөхөн өөр яг нэг эзний ёсоор монгол бичгээ заагаад удирдаад явчих байхгүйсэн баг. Одооны монгол бичгийн багш залуучууд бол яг тодорхой хэмжээнд зааж л байгаа. Гэхдээ өтөө нарийн мэдэхгүй хэцүү. Яг л тэр чинь монгол хүний нэрийг бичигээл зөв бичих ёстой шүү дээ. Гэтэл монгол хүмүүсийн бүх овг нар чинь баг эцгийнх нь нэр өөрийнх нь нэр цөмөрөө төвд. Санскрит. Тэгээд одоо бол янз бүрийн өрн дорны гаралтай нэрүүд гараад ирлээ. Тэр болгоны чинь зөв бичихэд толиор журамлах гэх боловч тэр толинд багтааг зөндөө байна. Тэгээд тэрийг зөв бичихийн тулд бол одоохондоо ядахтаа манайх чинь соёл тэгээд тэрний яг тэр төвдийн баримтлж бичдэг нэг ёс монголжуулж бичдэг нэг ёс байдаг юм байна. Энэ хоёрын альваар нь бичих үү гэдгийг ээж хүртэл мэдэхгүй. Тэгээд л одоо дураараа манай улсад тэтгээгүү өвөр монголч зөндөө байна. Тэгээд өвөр монголч одоо Цэрэн гэдэг хүний нэрийг Цугын Саран гэдээ бичсэн юм байх жишээтэй. Ягаад гэвэл тэр C2 бол сэлгдэг гээгүүлэгч. Тэгээд Цэрэн гэдэг хүний Сэрэн гэж хэлдэг ёс бол хаач газар байна. Бүр яг өвөр монгол. Гэхдээ тэр нь Цэрэн гэдэг бол урт нас гэсэн үг байхгүй юу? Төвдөрөө. Тэгээд ихэнхлэгтэй бичдэг. Рагийн дараа нь и бичдэг. Ийм үг Цэрэн гэж бичдэг. Тэрнийг нь мэдэхгүй болохоор зүгээр Цэрэн гэл одоогийн шинэ үсэг шиг 5 үсгээр бичиж. Тэгээд тэр нь саагаар сэгээр бичихээр Саран Сэрэн. Тийм ээ. Ийм бичлэнгийн алдаа нийт монголчууд гарч ийн гэсэн үг. Өвгөн монгол манай хоёрт. Тэгэхээр энэний чинь нарийн эзний ёсоор сурж мэднэ гэвэл тэр дам монгол бичгийн мэдлэгээс гадна төрөл хэл тэр түүх соёлын холбоотой хэл бичгийнхаа
дэвсгэрийг мэдчихэж хүнийхээ нэрийг зөв бичнэ гэсэн үг шүү дээ. Дэвсгэрийг мэдэх байтугай одоо эн чинь Хятад сургууль, Орос сургууль, Япон сургууль гээд ерөнхий боловсрал 1-р ангиас нь эхлээд Монгол хүмүүс чинь өөр улс орны сургуулийн одоо юугаар хөтөлбөрөөр явчихж шүү дээ. Би жишээлбэл Орос хэл АБ-ва азбука гэж явж байсан. Тэгэхээр шууд нөгөө хилээд байгаа тэр улс орныхоо соёл сэтгэлгээгээр сэтгэе явчихдаг. Тийм. Тэгэхээр энийг ойлгохын тулд бид наацхан юу уншиж үзэх хэрэгтэй юм бэ? Улаанбаатар хотын хэмжээнд орчин үед одоо British School, Canada School, Австрали, Япон, Хятад, Орос улс орон болгоны хөтөлбөрүүдийг оруулж иж ерөнхий боловсролын бага ангиас нь хэл заадаг болж байна л да. Нэг талдаа яг дэлхийн хүнийг бэлдээл гэж яриад байгаа. Нөгөө талдаа нөгөө монгол хэлээрээ ярьдаг, ойлголцдог, сэтгэдэг зүйл байхгүй болж байна гэж хараад байна. Та энэ дээр яг одоо эрдэмтэн энэ салбарын хүн явж юу гэж харж байгаа вэ? Ер нь би бол одоо тэр байдлыг бүрэн тодорхой сайн мэдэхгүй байна л да. Гэвч зүгээр бодоход энэ их боловсруулж ярьдаг юм лээ. Тэр хүүхдийг яг онгон хэл, аав ээжийнх хэл, төрлөх хэлийг нь бага багт нь тогтвортой мэдүүлж хүмүүжүүлсний дараагаар гадаад хэл сурахгүй бол тэр дэндүү багадаа үдсэн хэл соёл руугаа одоо ингээд хэл бичдэг гэж ярьдаг. Тэр бол ортой юм шүү. Тийм. Ялангуяа миний одоо бага залуугийн туршлагаар бол цөөхөн тооны Орос сургууль төгссөн хүүхдүүд бол бидний үеийнхэн шүү дээ. Ер нь тэр монгол хэл бичгийн мэдлэг нь тун хомс буурья. Тэгээ хотын чухалсан хүүхдүүд байсан. Тэгээд нэг цөөхөн ярианы хэлтэй бас барагтайх юм болохоор ойр зургийн хэрүүлийн хэдүүг бол хэлээд байна. Гэвч тэгээ хөдөөгийн мал аж ахуйн хэл ерөөсөө мэдэхгүй ийм байсан. Тэгэхээр одоогийн энэ хотод олцоо заримдаа аймаг сумын төв дээр гарч ийн үгүй юу энэ англи болоод бусад хэлээр илүү давуу хичээлдэг сургуулиуд бол бас л тийм болж явах ёстой гэж бодож байна. Тэгэхээр ер нь монгол хүнд бол монгол хэл бичиг, монголын амьдралын өргөн мэдлэг хамгийн чухал гэж би бол бодно. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр гадаад хэл соёлоор хүмүүжсэн хүмүүс бол дэлхийн мэдээлэл, дэлхийн боловсон соёлыг мэдэхдээ сайн л болох байх. Гэхдээ монгол юмаа мэдэхгүй монгол хүн болно гэдэг чинь бид одоо гадаадд байгаа монголчуудын хүүхэд хэцүүдлээ гэж яриад байхад энэ дотроо байгаа хүүхдүүдээ гадаад болгож бэлдэж өгöd байгаа юм биш үстэй гэж бодмоор талч сонсогдож л байна. Тийм. Тэгээд тэр хэрэггүй энэ сонин сэтгүүл хэвлэл зурагтаар ярьж байгаа олон гадаад үг чинь хотын монгол хэл, хөдөөний монгол хэл гэж хоёр хэл гарах хүрч ийн гэж бодмоор. Ялангуяа энэ гадаад гаралтай олон үг хэрэглэж одоо аргагүй амьдралд хүчээр нэвтэрч орж ирээд байхаар тэр болгоны гарал язгуур утгыг монгол хүн, малчин хүн ухаарахгүй учраас чинь хотын монгол хэл, хөдөөний монгол хэл гэж хоёр юм гардаг дээрээ тулаад байна уу гэж би бол одоо эрхвч монгол хэл бичгийн мэргэжилтэй хүн болохоор заримдаа санаа зовсоодог юм байна. Тэрнтэй адилхан тэр гадаад хэлээр голлон сургаж байгаа олон сургуулийн хүүхдүүд бол тийм эрлийцдүү ихэнх нь тэр сурсан хэл соёлынхаа нөлөөнд автсан ийм залуу үе ер нь одоо тун удахгүй төрж эхлэх муу талтай зарим талаар бол тэр дэлхийн соёл иргэн шилтэй хөлнийлүүлэн хөгжихэд сайн талтай байх л да. Гэтэ тэр манайх шиг цөөн хүн амтай улс бол бүх монгол хүнийг монгол хэл бичгтээ төгөлдөр сайн болгож монгол ёс заншлаа мэддэг болгож хүмүүжүүлэх нь илүү ач холбогдолтой. Газар нутагтаа эзэн байх тухай тийм. Тэр чинь эд соёлтой эзэн болохгүй юм бол газар нутагтаа эзэн болж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Ер нь шууд хэлж тиймэрхүү
гэж манай их эцгүүд ахмадууд нь одоо сайн бодох хэрэгтэй. Ийм болж байна. Тэгээд одоо амьдрал асар төрөмхий хүний санаагаар явдаг. Аавын ээжийн хүүгийн одоо бодлыг дагахгүй нь улам учраас төвхтэй юм да. Тэрнээс биш аль болох л одоо монголчуугаараа хэдэн мал хэсэг нутгийнхаа эзэн суугаад байвал энэ улсын ирээдүйн хөв заяанд хэрэгтэй гэж бодмоор байна. Ер нь бол энэ тийм эрлийз соёлтой хүн олон болоход бол маш муу гэж магадгүй шүү. Багш тэгээд энэ одоо жишээлбэл нууц тавчааг уншаад юм ойлгохгүй байна гэж л да хүүхэд байтугай бидний үеийн залуучууд үгүй ингээл ихний дуу цэхэр ойлгохгүй маа гэд. Тэгэхээр энэ одоо Бэмбэрийн чонгой, Дамдын сүрэнгой одоо бүр наандаж нацаг дөрж байгаа бичсэн роман байдаг юм уу? Одоо шүлэг яруу найргийг орчин үеийн хүүхдүүд уншаад ойлгохгүй байна гэж. Яаж ойлгодог болох вэ? Энэ дунд сургуулийн хүүхэд их эцгийн хүмүүжил тэр их хэлний өгөөжил одоо муугагийн жишээ л дээ. Тэгээс их биш уг нь 20 дугаар зууны хэлийг бол 21 зууны ихээр чинь ойлгож авах хэрэгтэй шүү дээ. Тийм. Хэл бол бас ч гэж цаг үеийн нөлөөнд ороод одоо янз бүрийн гадаад нэр томьёо олноор орж ирдэг боловч тийм цөөн хэдэн 10 жил цөөн хэдэн 100 жил өөрчлөгдөд байдаг үндсэн үгсийн сан нь бол чинь хэдэн мянган жил дамжаад явдаг л шиг байна. Гэхдээ тэр олон чухал үгийнхэн язгуурыг эзэн ёсоор мэдэхгүй бол тэгээд ойр зуурын уран зохиолч ойлгохгүй хэмжээнд толох гэдэг байх шиг байна л да. Тэгэхээр тэр ардын аман зохиол, зүүр цэцэн үг, тэрний тайлбар тэгээд тэр хүүхдэд зориулсан үгсийн сан баяжих, хэл бичгийн хичээл, уран зохиол, ном сайн уншуулах энэ тал дээр л одоо эцэг их бүр хичээмээр байна. Тэр малчин монголчуудын хүүхдүүд бол уг нь нэг сүрхий уран зохиолын ном уншаад авахгүй ч гэсэн тэр ахуйн соёлжуулаад өгчдөг юм уу? Монгол хэлний мэдлэг, монгол ёсоор ухаарах талаараа бол илүү сайн л багш байдаг шүү дээ. Гэтэл одоогийн хотын хүүхдүүд чинь тэгээд энэ гадаад хүн шиг болчих гээд байна л да. Тэр орчин ахуй гэдэг чинь их нөлөөтэй юм шиг. Би багада нөгөө их хурлын сонгуульд аавтай яваад тэгээд аав чинь уламжлалын нэгдсэн намын дарга их хурлд аавын туслах нь намайг айлд ороод би хойморт очиж суучдаг гинэ. Балбараа энэ уламжлалын нэгдсэн даргыг чи уламжлалаа мэдхгүй. Хүн нөгөө нэг хүүхдээ сургах тэр түүх, соёл, зан заншаал, ахуй, хэлтэйгээ танилцсан гэдэг бол монгол хүн байх юм бүр ханхан шатны зүйл. Тэгээд ерөөсөө тэр монгол ёс заншлаа мэдэхгүй одооны хүүхдүүд бол тэр хотын хүүхдүүд бол тийм төвхтэй өөр монгол хүн болоод байх шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр малчин айлын монгол хүүхэд бол ялангуяа бүсгүй хүүхэд бол айлын хамраад байхгүй шүү дээ. Яаж игээд тэр чинь нэг зүүн талаа бараад авах хүүхэд бол тийм тараа одоо тэгээд нэг барамжаан доошогоо сууш тийм ээ. Одоо юм хөрөг өгөхөд одоо ямар ч хөдөөний хүүхэд бол баг өвдгөлж угаад авах жишээ. Гэтэл одоо энэ хотын гадаад хүмүүжлэлтэй залуучууд баг би энэ чинь тэр уламжлалаас сайн юм бол хүн болгон суралцах хэрэгтэй. За яг угдаг болсон муу юмыг заримыг бол гээж болох л байлгүй. Гэтэл тэр уламжлал дотор удаан жил шалгарсан улс үндэстний тэр өстөө нөгөө бусдаас ялгардаг заншил чинь байдаг учраас тэрийг бол хөвшил мэдж бодож хэвчээ шүү дээ. Тэгэхээр одоо хотын хөвч нь бол гэрч барьж чадахгүй, яаж барьдгийг ч мэдэхгүй. Тэр хураах шивсийг мэдэхгүй, малын зүгчийг заалах гэлэх шивсийг мэдэхгүй юм болж байна. Тэр хүүхдийн бас буруу биш аргагүй ахуйн тэгээд нөлөөлөд байна. Тэгэхээр энийг Монголын одоо энэ яам тамга
энэ сургууль боловсролын газрууд бол нэг эвтэйхэн зохицуулаад сургаж мэдүүлэх ямар мэрэгэн арга байна тэрийг хийх ёстой. Үлгэр загвараач усан үзүүлдэг юм уу яадаг юм. Тэгэхээр энэ боловсон улсуудаас тэр өөрийнхөө ёс заншлыг яаж эзэмшүүлдэг боловсон ёсыг нь монголжуулж хуулах бүр арга бол ийм арганд ч гэсэн шилжих ёстой юм л да. Тэгээ манад бол нэг том бэрхшээл нь малчин нүүдэлчин амьдралыг хот дотор одоо амархан үзүүлэхэд төвөгтэй байдаг юм уу? Тэгэхээр энэ суурьшин соёлтой улс чинь тэр тариачин амьдралынхаа загсчин усчин амьдралаа бол яаж игээл тэр залуу үедээ бол ойлгуулаад сурахчдаг шиг байна. Тэр хотын хүүхдүүд нь яаж багцааг нь мэдж байна уу? Яаж сургаж байна уу? Энэ талаас бол манай энэ туршлага судалдаг, аялдаг, жуулчилдаг дарга нар бол анхаарал штай юм шиг байна да. Бидний урилгыг хүлээж авч хоёул ихтэй багшаа дараа нь дахиад танаас угаасаа асуух юм зөндөө байна. Асуух зүйл зөндөө байна. Тэгээд энэ удаа зөвхөн одоо түүх яагаад бид нар мэдэх ёстой юм бэ гэдэг таны мэдхүн асуултуудыг асуулаа. Тэгээд урилга хүлээн авсанд маш их баярлалаа.